Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны удирдах зөвлөлийн 31 дугаар хуралдаан өнөөдөр боллоо. Тус хуралдаанаар өмнөх 30 дугаар хурлаас гарсан шийдвэрүүдийн хэрэгжил тулан цаг үеийн буюу жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн жижиг дунд үйлдвэрлэгчдэд очоогүй хууль бус зээл олголтын асуудлуудыг хэлэлцсэн юм. За ингээд 31 дугаар хуралдаанаас үндсэн 2 шийдвэр гаргалаа. Тодорхойлбол баялаг бүтээгчдийг дэмжих холбоо 100 мянган жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч баялаг бүтээгчдийг төлөвлөдөг. Тиймээс ч тэдгээр жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч баялаг бүтээгчдэд хүрэх ёстой зээл төрийн түвшиндийн том компаниудад олгогдсон явдлыг хуулийн дагуу шийдвэрлэгдэх хүртэл нь тэмцэхэр болсон юм. Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайд Бацараг өөрөө хариуцлага хүлээж огцорлоо гэсэнтэй чөлөөлөлт төрүүлээ гэсэн. Гэхдээ манай холбооны зүгээс бол зөвхөн сайдаасаа буугаад бол энэ хүн ямарч хариуцлага хүлээхгүй байна. Энэ бол тийм учраас үндсэн хуулийн цэц рүү Бацараг сайдыг өгөөд үндсэн хууль зөрчсөн үгүй гэдэг тийм дүгнэлтийг бол гаргуулахаар нэгдүгээр шийдвэрлэлээ. Хоёрдугаарт нь бол ер нь өчигдөр танай телевизээр, ЕТV телевизээр хилцүүлэг явсан. Хилцүүлгийн дараа бол баялаг бүтээгчид энэ жижиг дунд үйлдвэрлэлийн санд төслөө өгөөж шалгарч чадаагүй хүмүүс бол аюул их уцтаж ингэж явж байна. Тэгэхээр тэр хүмүүсийн бас дуу хоолой хүргэхийн тулд ер нь энэ жирийн баялаг бүтээгч жижиг дунд үйлдвэрлэгчийн дуу хоолой төр засагтаа хүргэхийн тулд жагсаал цуглаан хийгч урмын тухай хуулиар жагсаал хийхээр бол шийдвэрлэлээ бас. Энийг бол жагсаал цуглаан хийгч урмын тухай хуулийн заасны дагуу нийслэлийн засаг дарга бүртгүүлэхээр нэгд өдөр бас ингээ хүсэлтэд гаргахаар явж байна. Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо Монгол орны 2 удаа бүтэн тойрч 21 аймаг 330 сум нийслэлийн 9 төр 152 хороонд үйлдвэрлэл эрхэлж баялаг бүтээж байгаа иргэд аж ахуйн нэгжүүдтэй уулзаж үйл ажиллагааг нь дэмжиж ажиллахдаа тэдэнд тулгамдж байгаа асуудлуудын судалгааг хийсэн байдаг. Завг судалгаанд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд тулгамдж байгаа асуудлуудын нэгдүгээрт санхүүжилт гэж тодорхойлсон байдаг. Өөрөөр хэлбэл жижиг дунд үйлдвэрлэлийн салбарт хөл тавьж байгаа гарааны бизнес эрхлэгчдэд үйл ажиллагааг эхлүүлэх санхүүжилт хэрэгтэй. Харин үйлдвэрлэл нь тогтворжсон үйлдвэрлэгчдэд мөн үйл ажиллагааг өргөжүүлэх санхүүжилт хэрэгтэй байдаг. Тиймээс жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн урт хугацаатай хөнгөлөлттэй зээл бодит эзэдтэй хүрдэг болох хүртэл нь баялаг бүтээгчдийг дэмжих холбоо үндсэн хуулийн цэцэд хандах жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг хамруулсан жагсаал зохион байгуулах хэлбэрээр тууштай тэмцэхээ энхүү илэрхийлж байгаа юм.